Proactive ICT Service Provider, Mogul Service. Яа сайн байцгаана уу? Батөр гэдэг. За Могул Service талаар cloud үйлчилгээ инженерээр ажилладаг. За өнөөдрийнхөө сэдвээр та бүхэндээ болохоор Microsoft Defender for Office 365 гэдэг сэдвээр байна. За энэ маань болохоор яг ямар шаардлагатай, ямар хэрэгтэй вэ? Яг ямар үйлчилгээ вэ гэдэг талаар Max. За Microsoft Defender маань болохоор ерөнхийдөө бол нэг юм дөрвөн салбарлаж дөрвөн төрлийн үйлчилгээ болж задардаг гэсэн үг дотроо. За өмнө нь бол манай Microsoft Defender for Endpoint гэж ярьжсэн бол за энэ удаагийн дугаар болохоор Defender for Office 365 гэж байгаа гэсэн. За бусад хоёр юм болохоор үйлчлэг маань болохоор дараагийн вебинаруудаар танилцуулагдаад явна гэсэн. За Microsoft Defender for Office 365 маань болохоор яг ямар шаардлагатай вэ, ямар хэрэгцээтэй вэ гэхээр бид бол маш чухал одоо төдийлөн бидний анзаараад идэггүй за чухал үйлчлэг байгаа. За өнөөдрийн вебинараар болохоор бүгд танилцуулаа явчихна. За ялангуяа бол Монголын компаниудад бол маш хэрэгтэй гэж би ойлгож байгаа. Яагаад гэвэл одоо манай компани дээр хэд бол за түрүү 7 хоногт за энэ сард гэхэд 2-3 удаа спам мэйл за эсвэл халтлага төрсөн ийм тохиолдол маш их гарч идэг. За энэ тохиолдлууд бүгдээр манай харилцагч хэрвээ манай харилцагч бол бид нар бол заавар зөвлөгөө өгөөд за тухайн асуудлыг шийдээд явдаг гэсэн. За хэрвээ бид нар Microsoft Defender-тэй байсан бол тухайн спам мэйл авч гэх юм уу, phishing халтлага төрсөн гэх юм уу, иймэрхүү линктээр даах гэдэг юм. Энэ бүх тохиолдлууд бид нар хамгаалж чадах байсан гэж үзэж байгаа гэсэн. За тэгэхээр хэвлэлээ болохоор шууд демо хэлбэрлүүгээ явуулчих. За бид нар админ центрээр авахаар ерөнхийдөө бол Microsoft Defender маань бол security хэсэг дээр байрлаж идэг те. За security хэсэг рүү орохоор за биднэрт нэг юм dashboard home зэс харагддаг те. За Defender for Office 365 маань болохоор ерөнхийдөө доошоо гүйлгээд email and collaboration гэсэн хэсэг дээр их тохиргоонууд маань энд байрладаг гэсэн. За overview гэдэг. За хамгийн ихний цонх руу хэдүүлээ орох юм бол ерөнхийдөө бол Office 365 дээр манай байгууллага дээр ерөнхийдөө одоо яг ямар recommendation байна те. Аюулгүй байдлын recommendation. За энэ risky user-сууд за ямар нэгэн гадагшаа гарсан, спамдсан гэх мэтлэн одоо репортуудыг ерөнхийдөө дашбордоор ерөнхийдөө харуулдаг гэсэн. За энэ маань миний юм маань одоо tenant маань болохоор туршилтын tenant учраас энэ дээр ямар нэгэн гадагшаа имэйл илгээсэн гэж харагдахгүй байгаа те. За хамгийн гол хэсэг маань болохоор энд policies and rules гэсэн хэсэг байгаа гэсэн. За энэ дээр болохоор яадаг вэ гэхээр threat policies гэхээр ерөнхийдөө аюулгүй байдлын полисинууд энэ дээр бичигдэнэ. За alert policy бол за тухайн аюулгүй байдал илэрсэн тохиолдолд ямар alert өгөх вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг те. За alert policy руугаа ороод харах юм бол за яг ямар тохиолдлыг medium, low, high буюу Microsoft маань ерөнхийдөө бол аюулгүй байдлыг нэг ийм 3 түвшинд хувааж авдаг. Яг тухайн түвшингөө ер нь бол бид нар өөрсдөө гар аргаар new alert policy үүсгээд тохируулж болно. Эсвэл энэ default policy-гаар цаанаасаа ингээд тодорхойлоод явчихдаг. Түвшингийн болчдөг гэсэн үг те. За ингээд доошоо явуулах юм бол маш олон төрлийн policy-нууд байгаа гэсэн. За ингээд new policy үүсгээд хэдүүлээ яг энэ тохиолдлыг бол ийм medium гэж үзнэ. Энэ тохиолдлыг high буюу илүү аюултай тохиолдол байна гэж үзээд тухайн тохиолдлуудыг бүртгээд авчна гэсэн үг тийм. За alert policy бол иймэрхүү alert-уудыг бид нэр өөрсдөө үүсгээд явчих болно гэсэн. За дараачих нь threat policy руугаа үндсэн хэсэг рүү оръё те. За threat policies гэдэг хэсэг рүү орохоор биднэрт бол Microsoft Defender for Office 365 лицензийг авснараа за энэ үйлчлэгийг хэрэглэснээрээ бол
хэрэглэх авах боломжтой үйлчилгээнүүд маань энэ дээр харагдаж байна те. За эхнээс нь авах юм бол anti-phishing байна те. За ямар нэгэн таны мэдээллийг авах зорилгоор илгээсэн үйлдэлүүдтэй. За anti-spam бол одоо хэмжээний имэйл илгээх гэх юм дээ. Anti-malware, за safe attachmentтэй. За ямар нэгэн имэйл илгээхэд бол таны хувьсралт файлууд маань бол ерөнхийдөө Defender шалгагдана те. За safe links гэсэн хэсгүүд байна. За тэгээд доошо rules руу орох юм бол танаа талууд гэх юм уу. За иймэрхүү тэгэхээр боломжууд байна гэсэн. За Microsoft-ийн маань Defender-ийн маань ерөнхийдөө энэ үйлчилгээнүүд маань болон ерөнхийдөө хоёр төрлийн лицензээр ерөнхийдөө биднэрт Microsoft-аас хүргэдэг. За тэр маань болохоор ерөнхийдөө Plan 1 болон Plan 2 гэсэн ийм загвар байгаа гэсэн. Лиценз байгаа гэсэн үг те. За энэ маань болохоор Plan 1 нь бол за Business Premium болон E3 гэдэг лицензэд маань дагалдаад ирж байгаа. Тэ хэрвээ та одоо Business Premium болон E3 одоо ашиглаж ивэл бол тэнд одоо энэ Defender for 365 дээр маш олон боломжууд байгаа гэсэн тэ. За мэдээж Plan 2 болох юм бол боломжууд нь мэдээж тохиргоонууд нь мэдээж ихсэн тэ. Хийх боломжууд нь ихсэн гэсэн. За 365-ийн E5 гэдэг лиценз болон E5 за GCC буюу одоо нөгөө Microsoft-оос гаргасан төрийн байгууллагууд зориулсан гаргасан лицензүүд байдаг. За эдгээр дээр маань дагалдаад ирдэг гэсэн. За нэмэлтээс та хоёулангийн нь бол add-on буюу тусад нь зөвхөн одоо тухайн үйлчлэгийг авах боломжтой гэсэн үг тийм. За тэгээд хэдүүлээ хугацаад юу руу орох юм бол threat policy руу орох юм бол за Plan 1 нь бол ерөнхийдөө та энэ бүх policy-үүдийг хэрэглэж болно. За Plan 2 нь юугаараа ялгаатай вэ гэхээр та нэмэлтээр simulation training буюу одоо нөгөө ажилчид руугаа одоо таны зохиосон буюу шалгана гэсэн үгтэй шалгалт явуулна гэсэн. За энэ дээрээс утгагүй хэдүүлээ ороод үзье те. За мөн AI-г ашигласан ерөнхийдөө репортуудыг гаргаж өгнө. За ерөнхийдөө бүх мэдээллүүдийг танд харуулна. За тэгээд EDR буюу одоо тухайн аюул илэрлээ эсвэл ямар нэгэн attachment илэрлээ. За эсвэл spam mail хин нэгэн маань илгээлээ гэхэд буцаагаад таны өмнөөс хариу автоматар хариу үлдэх гэсэн. За гэсэн үгтэй. За буцаад хэдүүлээ болохоор иймэрхүү ялгаатай байна. За хэдүүлээ болохоор буцаад за policy threat policy хэсэг рүү орж байна. За биднэрт бол Defender Office 365 маань ерөнхийдөө Microsoft-оос нэг юм үндсэн хамгаалтын аюунууд байгаа, левелүүд байгаад байгаа. За энэ маань болохоор яадаг вэ гэхээр за Microsoft-ийн одоо туршлагаас үндэслэн биднэрт Microsoft-оос ерөнхийдөө энийг шууд асаачих юм бол бусад бүх одоо тохиргоонууд маань хэрэгжчихээр ийм хоёр одоо юг хамгаалтын гормыг санал болгож байгаа гэсэн. За эсвэл бол бид нар өөрсдийн компанида яг өөрсдийн нөхцөл байдалтай тохируулсан полисинуудыг гараар буюу custom байдлаар үүсгэх боломжтой гэсэн. За энэ preset security policy маань болохоор ерөнхийдөө бол ингээд нийтээр нь бүгдийн одоо бүх одоо полисинуудыг бүгдийг идэвхжүүлчихэж байгаа гэсэн үг тийм. За стандарт гэхээр ерөнхийдөө бол яг одоо медиум түвшний хамгаалалт гэж хэлж болно. За энэ дээр бол ямар шүү төрлийн хамгаалтууд байх вэ гэдэг энэ дээр бичсэн байна те. За safe attachment буюу таны хавсралт файлуудыг шалгана. За таны дарж байгаа линкүүдийг маань давхар Defender маань шалгана гэх мэтчлэн. За strict protection маань болохоор илүү юу гэсэн chunk гэсэн үгтэй ямар нэгэн аюулгүй байдал, аюултай байдал илэрх юм бол авах хариу арга хэмжээ маань илүү чанга болно гэсэн. За энийг энэ тохиргоог бол ерөнхийдөө бол одоо мэдээлэлтэй байдаг ажилчид буюу одоо захирал CEO эсвэл санхүүгийн менежерүүд ч гэх юм. Иймэрхүү хүмүүс дээр тохируулаад өгчүүл их зүгээр байдаг гэсэн тэ. За хэдүүлээ дотор нь ороод авах юм бол Exchange Online Protection-ыг бол бүх хэрэглэгчдэрээ тавиад өгч болж байна те. За эсвэл яг тодорхой хэрэглэгчдэр сонгоод өгч болж байна гэсэн. За users хэсэг дээр бол
ямар нэгэн user бичээд өгч болно, эсвэл group-ээр ч гэдэг юм уу, эсвэл domain хэсэг дээр бол нийт domain-ээр сонгоод тухайн protection-ыг идэвхжүүлж болно гэсэн. За Defender-оор юу нь олонгод Office 365-ийн одоо link-ийг олонгод бас мөн адил энэ дээрээс ингээд тохируулаад за дараачих нь болохоор энэ personalization protection буюу одоо нэг тухайн одоо танаа захирлын ч гэдэг юм уу манай менежерийн хаягтай яг ижил хаяг үүсгээд за жишээлбэл яг төстэй харагдах үстэй ардталт нь нэг өксөг нэмждэг ч юм уу те. За яг тийм төстэй харагдах үс мэйл бичгээс ерөнхийдөө сэргийлнэ гэсэн үг. За энэ дээр бол бас тухайн имэйлүүдийг бичээд өгөх боломжтой те. За жишээлбэл манай энэ захирлын мэйлийг юу авахыг дөөрайлгэн за манайх руу мэйл явуулахыг ч гэдэг юм уу те. Иймэрхүү төрлийн мэйлнээс бид нэр имэйл авахгүй гэдээ тохируулаад өгч болж гэсэн те. За мэдээж доменуудыг ингээд нэмээд өгч болно. За тэгээд тухайн policy-г идэвхжүүлэхдээ ерөнхийдөө зүгээр мониторинг хийж явуулах эсвэл turn on хийгээд шууд одооноос хэрэглээд эхлэх үү хэмжлэн тохируулна гэсэн үг. За стандарт protection руу хэдүүлээ ороод үзэх юм бол ерөнхийдөө бол бас түрүүний хэлсэнчлэн одоо exchange online protection байна те. За имэйлийн хамгаалагч гэж ойлгож ерөнхийдөө болно те. Нийт имэйл үйлчилгээний хамгаалалт гэж ойлгож байна те. За ингээд бас түрүүний тохироонууд маань байгаа гэсэн. Авж байгаа арга хэмжээ маань зарим стандарт маань илүү дунд түвшний арга хэмжээ авдаг болвол за strict маань бол илүү чанга арга хэмжээ авдаг гэсэн. Тэ шууд ирж байгаа мессеж устгах ч гэх юм уу. За ерөнхийдөө биднэрт бол built-in буюу default юм Defender-ийн хамгаалалт байдаг Microsoft-ийн 365 дээр. За нэмэлтээр танд одоо энэ стандарт болон strict protection-ыг хэрэглэх боломжийг олгож байгаа гэсэн. Тэ. За хэдүүлээ буцаад threat policy руу орох юм бол за энэ маань болохоор яг бүх тохиргоонуудыг автоматар Microsoft-ийн одоо нөгөө туршлагын үндсэн дээр хийгдчихэж байгаа учраас зарим нэг тохиолдолд одоо таны яг хэрэгтэй мэйлийг одоо quarantine руу оруулаад идэх ч гэх юм уу эсвэл spam folder руу оруулаад идэх ч гэх юм уу энэ тохиолдолд бас мэрсээр гардаг. За яг та өөрийнхөө байгууллагатаа тохирсон custom policy-нуудыг бол эндээс энэ policy хэсэг дээрээс үүсгэж өгөх боломжтой гэсэн. За хамгийн ихэнд бол anti-phishing байна. За anti-phishing policy бичих юм бол за биднэрт ороод харах юм бол одоо нөгөө түрүүний стандарт policy маань хасаацсан учраас энэ дээр бол policy маань харагдаж байна. За энэ policy маань болохоор default-ор байдаг. Одоо хамгийн минимум буюу basic түвшний anti-phishing policy хамгаалалтай гэсэн үг те. За энэ дээр хэдүүлээ policy-ийн нэрийг өгөөд нэг policy бичээд үзье те. За test policy. За description бол одоохондоо шаардлагагүй. За энэ дээр ямар user-ыг хамгаалах гэж байгаа вэ гэдгийг бичээд өгч болж байна те. За энэ дээр туршилтын тулаа гэдэг надад туршилтын хэрэглэгч байдаг. За энэ дээр мөн бас группуудыг нийтээр нь оруулаад өгч болно те. За энэ дээр эсвэл доменээр сонгоод өгч болно гэдэг юм. За ингээд энэ дээрээс одоо тохируулга хэдүүлээ хийнэ гэсэн үг. За яг хэдэн мэйл нэгэн зэрэг ирэх юм бол энэ policy маань хамгаалах вэ гэдгийг одоо ерөнхийдөө сонгоод өгч гэсэн. За нэг стандарт гэдэг түвшин дээр байх юм бол 5 мэйл гэдэг юм уу те. За aggressive гэдэг энэ дээр түвшин дээр байх юм бол 6 имэйл ч гэдэг юм уу. За энэ маань цадалтаа яг aggressive хэдэн мэйл яг 6 мэйл гэдэг яг ийм утгатай байдаг гэсэн те. За энэ дээрээс бол ерөнхийдөө enable users to protect гэж за бүх хүмүүсийг ингээд ерөнхийдөө яг enable хийгээд за энэ дээрээс бусад trusted senders одоо нэг байнгын харилцдаг одоо нэг харилцагчид байдаг шүү дээ одоо бусад компани за хэрвээ тийм хүмүүс авах юм бол эндээс шууд энэ mailbox intelligence гэдэг маань болохоор ерөнхийдөө AI-г ашиглаад за энэ хүн бол за энэ байгууллага бол энэ хүмүүстэй өмнө нь байнга харилцсан байна. Тэгэхээр энэ хэрэглэгчийг phishing энэ хэрэглэгчийн хаягийг phishing гэж үзэхгүй гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар дээрээс тохируулаад өгч байна. За тэгээд next дараад за тухайн одоо имэйл ч гэдэг юм уу
имэйл маань одоо phishing гэж саяныхаар одоо хэрвээ нөхцөл маань ингээд тогтоогдчих юм бол бид нэр авах арга хэмжээгээ энэ дээрээс тохируулаад өгч гэсэн үг те. За тухайн ирж байгаа имэйлийг quarantine хийдэг ч юм уу те тус тусгаарлаад за эсвэл шууд IT баг руу тухайн имэйлийг илгээдэг гэх юм уу те мэдэгддэг байх юм уу те. За эсвэл шууд junk folder руу явуулж илгээж болж байна те. За ерөнхийдөө бол миний зөвлөгөөгөөр бол тухайн одоо хортой юг имэйлийг quarantine хийвэл илүү зүгээр гэсэн. За ер нь бол ийм тохиолдол одоо полисинуудыг биччих юм бол манай ер нь одоо Монголын компаниуд гэдэг юм уу бусад одоо жижиг дунд компаниуд гэдэг юм уу төрийн компаниуд гэдэг юм маш олон аюулаас одоо сэргийлэх боломжтой байгаа гэсэн. Одоо тухайн тэнад буюу тухайн байгууллагын одоо нэг хэрэглэгчл за жишээлбэл бол өмнөх 7 хоногт бол над дээр манай компани дээр бол нэг кейс гарсан. За нэрийг нь хэлээд явах те. За тэгэхээр тухайн айл маань яг яасан бэ гэхээр одоо нэг юзер нь одоо аккаунт алдсан байгаа гэсэн. За ямар нэгэн яг юунаас шалтгаалсныг нь бид нэр яахгүй мэдэх боломжгүй те. За ямар нэгэн phishing юм уу эсвэл spam mail тухайн хэрэглэгч дээр ирээд за ямар нэгэн линкэн дээр дараад за тэгэхээр тухайн аккаунт алдсан гэсэн те. За аккаунт алдснаа ч тухайн хүн маань мэдлгүй явж исэн. За тэгээд харилцагчаас манайх руу хүсэлт тавиад за манай имэйл маань гэдэг гадагшаага имэйл явахаа болчлоо. За энийг шалгаад өгөөч, туслаад өгөөч гэж нас руу хандсан. За тэгээд бидний зүгээс бол тухайн компани тэнад руу ороод за яг асуудал юунд байна гэж шалгасан чинь ерөнхийдөө бол тухайн нэг хэрэглэгч маань аккаунт алдсан. За бахан Gmail руу ч гэдэг юм уу Hotmail руу өдөрт бараг 50-аас 100 имэйл ингээд илгээсэн байсан. За тэгэнгүүт яг ямар үйл явдал болж байгаа вэ гэхээр спам мэйл илгээгээд ангууд Microsoft өөрөө хамгаалтын систем маань ажиллаад за энэ байгууллагын энэ имэйл бол илгээгч энэ байгууллагын энэ хаяг бол за спам илгээдэг найдваргүй илгээгч юм байна гэж үзээд тухайн хаягийг тэр чигт блоклчихж байгаа гэсэн үг тийм. За тэгээд блоклснээс болоод тухайн байгууллагын маань үйл ажиллагаа бараг 2-3 хоног ч гэдэг юм бараг 7 хоног ингээд саатж байгаа байхгүй. Тэгэхээр буцаагаад тэр юг маань одоо хэрэглэгчээ алдсан аккаунт алдсан хэрэглэгчийн маань хаягийг одоо пассвортын шинжилээд за бүх орсон байсан девайсуудыг нь гаргаач гэдэг юм уу те ийм арга хэмжээнүүдийг аваад за тэгээд ийм арга хэмжээнүүдээ авсан ингээд дахиж ийм илгээхгүй болсон гэдэг тэрийг Microsoft баталгаажуулж буцаад Microsoft маань биднэрт имэйлэр ч гэдэг юм уу те хариу өгөөд ингээд имэйл бичлцэхээр маш хугацаа алдаж байгаа юм те. За тэгээд хэвэн болсон байгаа. За тэгэхээр бид нар бол яг тиймэрхүү төв аюулуудаас одоо иймэрхүү полисинууд бичээд сэргийлэх боломжтой гэсэн үг. За миний түрүүний хэлсэнчлэн ерөнхийд нь танд одоо сайн одоо энэ полисины талаар мэдлэг байхгүй бол энэ шууд trade policy дотроос энэ стандарт policy protection-ыг асаачих юм бол бусад бүх одоо танд хэрэгтэй гэж үзсэн Microsoft-ийн туршлагаас үүдсэн одоо энэ хамгаалтын системийг танаа байгууллага дээр одоо асаагаад өгчнө. Эсвэл яг энэ маань та нэг сар ч юм уу энийг асааж үзээд зарим имэйл маань хэрэгтэй имэйл маань спам руу ороод эсвэл junk folder руу ороод их юм бол та яг гар аргаар эндээс өөрийн гэсэн полисинуудаа бичиж өгөх боломжтой гэсэн. За тэгээд ерөнхийдөө одоо ингээд полисинууд руугаа хэдүүлээ ороод үзэх юм бол ингээд яг үсгээд дефолт полисинууд мэдээж байгаа. За энэ дээрээс та нэмээд өөрсдийнхөө полисинуудыг бичиж авчнаа л гэсэн. За ямар нөхцөл байдал байна? Яг тэрэндээ тааруулаад та полисинуудаа бичнэ гэсэн. За жишээлбэл HR гэдэг юусыг одоо anti-malware policy-д оруулъя те. За ингээд protection settings руу гарах юм бол одоо эдгээр өргөтгөлтэй одоо маш олон төрлийн өргөтгөлтэй файлын өргөтгөлүүд байгаа тий. За эдгээр өргөтгөлүүдээс сэргийлнэ гэсэн үг тий. Энэ тухайн user маань одоо имэйлээр ч гэдэг юм уу ийм өргөтгөлтэй файл ирэх юм бол тухайн хэрэглэгчдэр энэ policy маань ажиллаад тухайн хэрэглэгчийг одоо энэ файлыг задлахаас эсвэл одоо энэ ransomware бусад төрлийн вируснуудаас хамгаалчнаа л гэсэн. За мэдээж та өөрийн дурын бас өөр файлын өргөтгөлүүдийг эндээс та нэмээд өгч болно.
гэсэн. За тэгээд хэрвээ одоо энэ дээрээс доошоо гүйлэх юм бол энэ төрлийн одоо файлууд илэрх юм бол одоо шууд NDR буюу одоо шууд тухайн файл одоо юг имэйлийг илгээхгүй байж болно. За эсвэл шууд quarantine оруулчих болно гэсэн. За энэ дээрээс олонгууд танд одоо ихтүүлээ доошоо явах одоо энэс гараа дараагийн маань хэсэг дээр болохоор quarantine policy гэдэг хэсэг байгаа. За энэ дээрээс болохоор та яг бид нар энэ имэйлийг карантинд оруулахдаа яг ямар яаж оруулах вэ? Яг өөрийн бас дурын policy үүсгэж болно. За хэрвээ тийм policy үүсгэж юм бол бид нар энэ дээрээс юу ачна гэсэн. Тухайн policy-г сонгоод өгч гэсэн. За ингээд ерөнхийдөө мэдээлэлтэй холбоотой мэдээллүүдийг тохиолдлуудыг энэ дээрээс оруулсан. За энэ дээрээс IT инженер гэдэг юм уу эсвэл аюулгүй байдлынхаа хариуцдаг мапийн хүмүүсийн имэйлийг оруулдаг юм бол ингээд мэдээлэлд имэйл нь ирчнэ л гэсэн санаа гэсэн. За түрүүчийн маань ярьжсэн зүйл маань одоо энэ дээр байна те quarantine policy гэдэг. За энэ дээр бол мэдээж дефолтоор Microsoft-ийн үндсэн policy бол байгаа. За энэ дээрээс хэдүүлээ нэмэлтээр үүсгэж quarantine policy. За энэ дээрээс бол ерөнхийдөө нэг юм хоёр сонголт байгаа. За limited access гэхээр тухайн хэрэглэгчдээр одоо таны тухайн хэрэглэгч нь мэйл нь очоогүй гэдгийг тухайн хэрэглэгчдээр мэдэгдэнэ. Гэхдээ тухайн хэрэглэгч өөрөө карантинаас тусгаарлалтаас гарах боломжгүй specific access гэдэг. За энийг сонгочих юм бол ерөнхийдөө бол тухайн хэрэглэгч маань яг тухайн явуулсан мэйл маань яг зөв одоо аюулгүй мэйл байвал одоо өөрөө релиз буюу одоо ингээд тухайн имэйлийг карантинаас хэрэглэгч өөрөө гаргана. За энэ маань болохоор өөрөө гарах боломжгүй заавал IT баг эсвэл admin accountтай хүн гаргана гэсэн. Окей. За энэ дээрээс бол ерөнхийдөө сонголтууд маань гарч байгаа гэсэн. За limited access-ээр хэвтүүлээ явчих. За тэгээд quarantine notification-ыг бол ингээд асаагаад өгч болж байгаа гэсэн. За ингэчих юм бол бидний одоо саяны үүсгэсэн энэ тест policy маань ерөнхийдөө буцаагаад бүх одоо түрүүний spam phishing гэсэн custom policy-нууд дээр хэвтүүлээ энэ policy-гоо сонгочих юм бол энэ policy маань ажиллачнаа л гэсэн. Тэ. За тэгээд түрүүнийх дээр бол specific access-ийг сонгочих юм бол одоо тухайн хэрэглэгч маань тухайн message-ийг нь бол яах боломжтой вэ гэдгийг ямар үйлчлэл хийх боломжтой вэ гэдгийг одоо юу гадагч гэсэн. Сонгоод өгчнө. За тэгээд мөн ажлын enable хийгээд өгчнө л гэсэн. За тэгээд хэдүүлээ юу хэсэг рүү орох юм бол за буцаад policies хэсэг рүү орох юм бол за safe links гэж байна те. За энийг хэдүүлээс. За энэ дээр бол бас түрүүний стандарт preset гэдэг энэ аюулгүй байдлын хамгаалт маань идэвхтэй байгаа учраас энэ дээр давхар харагдаж байна. За энэ dot-ийнх нь маань default гэсэн юм тий. За safe links policy дээр ямар шүү зүйлс байдгийг хэдүүлээ харъя. За энэ дээр бол за test гэдэг чинь. За энэ дээр мэдээж хэрэглэгчдээ сонгоод өгч нь тий. Туршилтын тооллогоо сонгоно доо. За энэ дээр бас ерөнхийдөө бол тухайн одоо энэ имэйлээр ирсэн одоо линкийг яг яах вэ? Яг яаж хамгаалах вэ гэдэг юунууд байгаа тийм тий тохиргоонууд байгаа тийм тий. За мөн Teams дээр бол одоо Teams-ээр ямар нэгэн линк ирэх юм бол тухайн одоо линк дээр дараад report гэдээ орчих юм бол одоо шууд аюулгүй байдал аюулгүй албар руу маань энэ Microsoft Defender дээр маань alert болоод ирдэг ч гэдэг юм уу тий. За энэ save links хэсэг дээр бол ерөнхийдөө Microsoft-ийн бүх одоо Word, Excel, Teams-ээр ирсэн за эсвэл SharePoint дээр байгаа гэх мэтчлэн бүх юунууд дээр файлууд дээр линкүүд дээр тухайн линк маань эхлээд энэ Microsoft Defender руу илгээгдэж шалгагдсны дараа тухайн юу руу ордог гэсэн файл руу ордог эсвэл линк руу ордог гэсэн үг тийм. За ингээд ерөнхийдөө бол доор нэмэлт шаардлагатай тохиолдлуудыг хийгээд за тэгээд notification дээр ерөнхийдөө ямар төрлөөр notification авах талаар ингээд юу ачна гэсэн мэдээлэл авчих гэсэн тийм.
За энэ маань яг цаанаа бол одоо яг яаж ажилдаг вэ гэдгийг одоо хэдүүлээ хальтхан харж тий. За яг Defender руу явж одоо шалгагддаг уу? За энэ safe attachment хэсэг дээр маань бол safe attachment нь яг ажилдаг уу гэдгийг хэдүүлээ харчих. За энэ дээрээс болохоор за надад бол нэг юу байгаа? Teams-ийн аккаунт байгаа. За би энийг бол ерөөдөө өчигдөр одоо өөрийнхөө аккаунт дээр стандарт одоо protection-ыг ажиллуулад шалгаж үзсэн гэсэн. За туршилтын дулаан маань болоод над руу нэг юм файл явуулсан. За энэ маань бол ямар ч файл гэж болно шүү дээ. Энэ бол зүгээр жишээ гэсэн. За ийшээ хэдүүлээ ингээд юун дээр open дараад үзэх юм бол юу маань файл маань ерөөсөө Defender руу эхлэж шалгагдсны дараа нэгдэж байгаа гэсэн. За жоохон унших шигтэй. За энэ default browser хийсэн учраас browser default за одоо за ээжээрээ нэгдээд байна. Тэрс ашиглах юм шиг байна. За зовлтгүй юм шиг байна. За тэгэхээр би тайд нэг зураг үзүүлчихье. За би яг скриншот хийгээд авсан юм шиг тий. За ерөнхийдөө бол одоо тухайн одоо энэ файл руу ороход verifying link гээд за одоо доотлолт нь олох юм бол powered by Defender for Office 365 гэж байгаа тий. За тухайн линкийг эсвэл тухайн файл руу ороход бол Defender руу ингэж явуулаад эхлээд орохоос өмнө ингэж шалгаад за асуудал руу safe байх юм бол нэг файл руу харуулдаг гэсэн. За ерөнхийдөө ингэж ажилладаг гэсэн. За хэдүүлээ буцаад юу гарыг. За тэгээд ерөнхийдөө полисинууд маань ерөнхийдөө ингээд үүсгээд ингээд яг тохируулаад хамгаалчих нь байна тий. За одоо план 2 дээр бол одоо бас нэг хамгийн гоё надад таалагддаг хэсэг маань болохоор энэ attack simulation training гэж байгаа тий. За энэ маань болохоор яг нөгөө IT багаас тухайн одоо өөрсдийнхөө компани юмс руу одоо хураг чад мэйлэлгээд ямар хариу үйлдэл авахыг одоо тухайн линкэн дээр дарж гин үү эсвэл тухайн одоо мэйлэн дээр дарж гин үү гэдгийг одоо симуляц хийдэг гэсэн тий. За ингээд доошоо өгүүлгээд авах юм бол биднэрт одоо simulation одоо тухайн явуулсан симуляцтай холбоотой бүх мэдээллүүдийг харуулна. За юм хэлбэрээр тий. За simulation хэсэг рүү хэдүүлээ. За simulation дээр за би нэг тест хийж өмнө нь үзчихсэн. За тэгээд одоо launch simulation. За энэ дээрээс бол бас олон төрлийн симуляцууд одоо ажилчдаа хурах одоо боломжууд байгаа шүү дээ. За жишээлбэл энэ credential harvest гэх юм бол за энийг хэдүүлсэн гэдэг чинь. Энэ маань болохоор одоо тухайн хүнийг одоо ажилтан логин хийх зорилготой за malware attachment гэх юм бол за мэдээж вирустай файл гэдээ ойлгож болно тий. За тэгээд attachment линк оруулсан ч гэдэг юм уу гэх мэтлэн олон төрлөөр simulation үсгээд за тэгэхээр шууд хэрэглэгч рүүгээ мэйл явуулчихдаг гэсэн. За энэ дээрээс олонгууд одоо нөгөө логин хэсэг маань ямар логин цонх гарч ирэх вэ гэдгийг сонгоод өгч болно тий. Outlook гэж байна. За эсвэл Office. За ингээд ч юм тий. За ингээд энэ дээрээс тест центр гэдэг хэлж болж байна.
За энэ дээрээс олонгууд ямар хэрэглэгчд рүү явуулах уу? Хэн рүү явуулах уу гэдгийг бас сонгоод өгч болно. За бүх мэдээж бүх хэрэглэгчд рүү явуулчих болно гэсэн. За next дараад за ерөнхийдөө бол тухайн одоо энэ симуляцийг явуулсны дараа үр дүнгээс нь хамаарат тренинг одоо юунд байгууллагынхаа ажилчдад ерөнхийдөө сургалтын бас орж болдог. За тэгээд ерөнхийдөө энэ симуляцийг ерөнхийдөө 7 хоногийн дараа энэ симуляцийн дараа үр дүнгээс нь харж байгаа ч гэдэг юм уу. Иймэрхүү дээтнүүдийг тавиад өгч болно. За энэ дээрээс ерөнхийдөө танд сургалтын материалууд ч гэдэг юм уу. Эсвэл Microsoft-оос болгож байгаа өгч байгаа сургалтуудыг энэ дээрээс болгож болно гэсэн үг тийм. За ингээд болчих. За тэгээд ерөнхийдөө notification одоо сонгож өгөөд за ингээд юунуудаа хэрэглэгчтэй ерөнхийдөө юу байна гэсэн үг тийм. Шалгаад үзнэ гэсэн үг тийм. За энэ дээрээс ч доо. За энэ дээрээс хэлээ сонгох гэдэг. За ингээд ерөнхийдөө бол хэрэглэгчтэй сорих боломжтой байгаа гэсэн. За тэгээд ерөнхийдөө бол дараачийн маань тухайн юу маань олонгууд танилцуулга маань ерөнхийдөө ингээд тал руугаа орж ийн. За тэгээд тухайн энэ үйлчилгээг ерөнхийдөө авахын тулд ерөнхийдөө нэг юм 2 төрлийн лиценз байгаа гэж ирсэн шүү дээ. За план нэг дээр бол Microsoft-оос худалдаа авах юм бол $2 хөдөлж байгаа юм тийм. Эндээс план 2 маань бол $5 гэх юм уу. За энэ дээрээс план 1 дээр дагалдуулах боломжууд маань байгаа тийм. Юу кодлох уу, план 2 дээр юу хийх боломжтой вэ гэдэг нь харагдаж байна. За ер нь бол манайх бас энэ 365-ийн за энэ үйлчилгээг бас одоо зарж борлуулдаг лицензийг за манайхаас авснаар гол давуу тал нь юу байгаад байна вэ гэхээр за биднэрт бол ийм үйлчилгээ байдаг. За бүр энэ үйлчилгээнд зориулсан одоо баг байдаг гэсэн инженерийн баг дотроо. За энэ маань яг ямар үйлчилгээ вэ гэхээр хэрвээ та одоо манайхаас Microsoft, Trend Micro гэх мэтчлэн маш олон төрлийн вендоруудын энэ лицензүүдийг авах юм бол бид нэр авсных маань дараад танд энэ үйлчилгээтэй холбоотой бүх заавар зөвлөмжүүдийг үүсгэдэг. Тэгээд түүний дараагаар танд ямар нэгэн асуудал тохиолдох юм бол манай инженерүүд рүү за манайх руу холбогдоод за тикет үүсгэж тухайн асуудлыг баримтжуулаад за тэгээд тухайн тикет маань болонгууд инженерүүд дээр томилогдоод явчихдаг гэсэн үг тийм. За тэгэнгუთ инженерүүд маань та бүгд рүү холбогдоод за тухайн асуудлыг шийдээд явдаг гэсэн. Энэ үйлчилгээ маань бол ерөөсөө үн төлбөргүй лиценз дээр нэмэлт үн бодогдоогүй гэсэн тийм. За тэгээд мөн бусад одоо энэ жишээлбэл вебинар ч гэх юм уу те гарын авлага за бүх энэ Microsoft-тэй холбоотой бусад вендоруудтай холбоотой бүх үйлчилгээг бид нэр заавар зөвлөхөг үнэгүй болгодог байна. За энэ маань болохоор яг манай гаргаж байгаа ерөнхийдөө маш давуу тал байгаа. За энэ үйлчилгээнээс болоод манайхаас ерөнхийдөө маш олон газрууд лиценз худалдан авдаг. За энэ маань болохоор ерөнхийдөө бол яг хэрэглэгчийг энэ юунд туршлагажуулах зорилготой. За ямар нэгэн лицензийг гадуур бол зөндөл олон төрлийн байгууллагууд төв хүмүүс олон төрлийн лицензүүдийг зарж байгаа тийм. Энэ маань болохоор яг илүү онцлог болж байгаа гэсэн. Хэрэглэгчийг ерөөсөө мартахгүй тийм. Лиценз зараад мөнгө аваад өргөчихгүй тухайн авсан таны мөнгө төлбөр чинь дотор чинь ерөөхдөө маш олон боломжууд байгаа. Тэр боломжуудыг та ингэж хэрэглээрээ тэгж хэрэглээрээ хэрвээ танд ямар нэгэн асуудал гэх юм бол бид нэр ингээд туслаад өгье. Эний чинь манайхаас авах юм бол манайх Microsoft-тай шууд холбооч гэх юм уу. Таны асуудлыг шалгуулад өгье гэх юм. Иймэрхүү байдлаар туслаад явдаг гэсэн тийм. За тэгээд хамгийн сүүлийн хэсэг дээр маань болохоор ерөнхийдөө
нэг мэдээллийн чанартай юу байгаа, сэдв байгаа. За энэ маань болохоор Microsoft за энэ дээр гаргацсан байх хэвээр. ESD гэдэг одоо нэг юм одоо төлбөрийн одоо шинэ сувг гэж хэлчих болно те. За өмнө нь бол бид нар Microsoft дээр бол ерөнхийдөө бидний лиценз дуусан гол шууд бидний нөгөө Office програмууд юм уу маань шууд ажиллахаа болчдгоо те. Яг цаанаа бол яг 1 сарын хугацаанд ажиллаад их боломжтой байсан болвол за одоо бол Microsoft-оос ингээд мэдээлэл гаргаад за ерөнхийдөө энэ 26 оны 5 сарын 4-өөс за энэ ESD гэдэг энэ сувг төлбөрийн сувг руу аргачлал руу орж байгаа гэсэн үг те. За энэ маань яг яагаад энэ гэхээр одоо яг лиценз дуусгах юм бол таны 5 сарын 4-өөс эхлээд таны дараачийн одоо юун дээр төлбөр дээр маань одоо сар болгоны 3%, за жилийн бол бараг 10-аас 20% тийм яг нарийн бас санахгүй тиймэрхүү төлбөр нэмэгдээд байгаа гэсэн. За тэгэхээр та энийг ерөнхийдөө бол лицензээс сунгахаас өмнө анхаарад за энэ дээр өнтэй 23% жилийн 23% ерөнхийдөө юу яаж гэсэн нэмэлтээр очирч байгаа гэсэн. За тэгэхээр та энийг бол ерөнхийдөө бол өмнө лицензээс сунгахаас өмнө бол энэ ESD гэдэг төрлийг давхар одоо миний лиценз дууссан ч миний лиценз маань 1 сар цааш нь үргэлжилж явна гэдэг ийм одоо төлбөрийн нэмэлтийг одоо төлөх шаардлагатай болж эхэлж байгаа гэсэн үг тийм. За мэдээлэл өргөхөд бол ерөнхийдөө бол ийм байна. За тэгээд та хэд маань бол ерөнхийдөө энэ Defender for Office 365-ыг сонирхоод үзээрэй гэж зөвлөж байна. За энэ маань бол маш хэрэгтэй байгаа тийм тий. Одоо ингээл нэг линкэн дээр дарахаас айдас үзчихтэй. За эсвэл нэг ямар нэгэн attachment хүрээд өдөрчдөг. За тэрэн дотроо ямар ч файл тавих юм блэ. За ийм хизээч ямар ч линкэн дээр дараад аккаунт алдчих юм блэ тий. За мэдээж хүн болгон IT-ийн мэдээлэл байхгүй аюулгүй байдлын төдийлөн бүгд ижилгүй тийм мэдээлэлтэй байдаггүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө ийм лицензүүдийг аваад ийм тохироонуудыг хийгээд одоо өөрсдийнхөө тенант буюу одоо энэ Microsoft-ийн орчныг хамгаалах боломжтой байгаа тийм тий. За энэ маань болохоор яагаад бусад вендоруудаас за бусад одоо аюулгүй байдлын одоо юмуд байгаа шүү дээ. Үйлчилгээнүүд сервисүүдээс онцгороод энэ бид нар яагаад санал болгоод байна гэхээр ерөөсөө native буюу одоо Microsoft-ийн өөрийнх нь үйлчилгээг хамгаалах гэж гарч ирсэн Microsoft-ийн өөрийнх нь үйлчилгээ гэх юм уу. За одоо мэдээж Office-ийн програмуудыг хамгаалах зорилгоор гарч ирсэн. Тийм учраас мэдээж маш сайн одоо хоорондоо зохицож ажилладаг гэсэн. За бусад үйлчилгээнүүд бол ерөнхийдөө ихэнх нь имэйл рүү чиглэсэн байдаг бол за энэ маань болохоор бас нэмэлтээр давхар өөр ол 365 дээрх бусад үйлчилгээнүүдийг одоо хамарсан, хөвөрлсөн гэж хэлчих болно тийм. За тэгээд ерөнхийдөө жижиг дунд компаниуд бол планыг хэрэглээд бол илүү зүгээр. За тэгээд хэрвээ та одоо премиум юу хэрэглэдэг бол танд аль хэзээ энэ лиценз байгаа шүү. Тийм учраас энэ тохиргоонуудыг та өөрийнхөө компанид зориулаад тохируулаад яг нөхцөл байдлаа тохируулаад хэрэглээрэй гэж зөвлөж байна. За план 2-ыг бол илүү байгууллагын одоо аюулгүй байдалд анхаардаг те. За мэдээж юунда дотоодын аюулгүй байдлын бодлоготой аудит байнга ордог ч гэх юм уу те. Иймэрхүү байдлаар хэрэгжилж болно. За тэгээд хэрвээ авахыг эсвэл манайхтай холбогдоод манай утасны дугаарууд бол чатан дээр бичигдсэн байгаа. За тэгээд манайхаас авах юм бол биднээс манай компани тэнд энэ customer after service гэдэг үйлчилгээ маань дагалдаад дүндэлбэргүй үүсэж байгаа. Мөн нэмэлтээр манай компани маань болохоор саяхан ISO нэвтрүүлсэн байгаа учраас ерөнхийдөө энэ үйлчилгээ маань илүү танд таалагдах болов уу гэж найдаж байна.